Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Таны бодлоор нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт маань Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Сүнс хэмээн хамтлагийн агуу сайхан хамтлагийн маань дуучин Лавга оролцож байна. Сайн байна уу? Сайн байна. Мэндэгвэ. Танд Одоо ч аялгуун сонсогдох шиг сэтгэлд хоногшсон сайхан дуунууд. Цагтаа залуусыг байлдан дагуулж октийн зүрхийг шархлуулж байсан хөвгүүдийн дөрвөл. Энэ бол Сүнс хамтлаг. Цаг нь болоогүй учирлын төлөө цагаасаа эрт шаналх хэрэггүй хэмээн дуулж явсан Сүнс хамтлаг. Орон нутгаас шинэхэн мэндэлсэн авьяаслаг хамтлаг. Лавга гэдэг хүн та юу бодож явдал юм бэ те? Энэ талаар эхлэндээ. Тэгтээ хоёлаа хамтлагийн шинэ нэрээс нь эхлэнэ. За Сүнс гэдэг хамтлагийг анх яаж бодож санаачилж тийм гоё нэр. Гойж гэжтэй бас эвгүй нэр те. Хоёр өстэй. Тий энэ манай хамтлагийн эхний одоо яг тэр гараа гэдэг юм уу тэр үед бол бид тэр их жоох хүүхдүүд байсан. Тэгэд яг тэр үед чинь одоо Улаанбаатарт бол ингээл бүжгийн бүүм болоод бүжиг их модонд орсон байсан үйл дээ. Тэгэл рэп бүжиг гэл ингээл аюух рэп бүжгээр ингээд одоо чөлөө цаг өнгөрүүлдэг газрууд байдгүй. Тэгэл рэп бүжгээр л орцсон ч хаач нэг манхтаа олдох юм бол тэг ингээд снап ч юм одоо юу ч тийм хөгжмүүдэд тавил бүжгэлдэг тийм л үеэсэн. Тэгээ бид нар нэг 4 охинтой 4 банд тэр 4-5 торлоо гэдсэн юм шиг байна. Тэгээ нийлээд анхлаад хамтлаг байгуулсан. Тэгээ манай хамтлагийн нэрийг болохоор бид нар их л содон гэсэн үгтлээ ямар ч гэсэн бид нар англи нэр өгөхгүй гэж ярьж байсан байхгүй. Тэр үед англи бол баг зэрэг ингээл орж исэн ч гэсэн чи одоо 91 он байхгүй. Гарч исэн хамтлагууд бүгд л англи. Тий. Тэгтээ бид нар болохоор яг англи өгөхгүй гоё монгол нэр өгнө гэж яриад их л итгээд нэр бодоолсон. Тэгсэн чинь манай яг тэр 4 охин 4 бандтай ажиллаад анхны нэрийг үерхэлгээд манай Эрдэнтийн нэг охин өгчихсэн л та. Үерхэл. Тий, үерхэлгээд бас гэсэн өөрөө сонин нэртэй өсгөө. Манер яа тэгээд өгсөн яг тэр өдөр нь би байгаагүй. Дүүгээ хараад гэртээ. Гэрээ албан. Тэгээ яагаад энэ нэрийг өгөх болов гэсэн тэд хоёр янзаар тайлбарласан. Нэг нь бол ингээд бүх юм сүнстэй байдаг. Сүнслэг байж, сүнстэй байж ингээд хүн болвол амьдардаг. Хүн өгсөн ч гэсэн ингээд сүнс мөнгө орчдог гэдэг нэг тэр талаас ярьчих чаа. Нөгөөд нь чи сүнсгээл хэлэнгүүт чи айж байгаас тэгж байгаа. Тэгэл нэр гоё итгэд нэр юм бэ. Тэгээ энийг зөвтгөхийн төлөө хэдүүлээ явна гэл анхлал өгсөн. Тэгээд 94 он хүртэл бид бүжгийн хамтлагаар л явсан л да. Тэгээд 94 оноос бид дуу бүжгийн Сүнс хамтлаг гэдэг анхныхаа одоо хөгжмийг амьд хөгжмөнтэй буюу Чингисэн хамтлагийн Эрдэнэт тоглолтоор очиход нь амьд хөгжмөнтэй Дүүж ахтай, Гамбаатар ахтай Чингисийн жаах бидэд сууж байгаа ингээд тайзан дээр амьд хөгжмөнтэй бичижсэн. Ийм урлаан хэлсэн дээр бичиж байгаа л. Нэг тийм дүүхтэй. Дууга тэгэж анхны дуу. Тийм анхны дуунуудаа. Анхны дуу нь өгөлдөг дуу байсан. Бид нар яг дуу руугаа сайн ороогүй. Эхний дуун тэр аригчин гэдэг дуу байсан. Одоо тухайд л хар аригчин чи сонсоо аригтай арихгүй чи болно гэж манай Самлингийн шүлэг дараагийнх нь болохоор Чойны мөн шүлэг Диваж ингээд дуу. Тэгэл тэр хоёроор эхэлжсэн да. Тэгэл за ер нь дуулал гоё юм байна. New Kids on the Block тэргээл тийм барууны хамтлагаас сонсчихсан. Тийм яг ийм boy group байгаа. Тэгээ бүжиглэл тэр хүн бүжиглж байгаа юм чинь дээрэс нь дуу аялгуутай бол гоё юм байна гэл отгой битэр тухайд хөгжим үжих. Тэнгүүтээ за аялгуутай байгаад янз бүрээр ая захаж үзэл. Тэгэхдээ дуунуудаа бол ер нь бөөнөрөө сууж байгаа зохиодог байсан уу? Эсвэл дууга гаргачаад сонсоход ингэдэг байсан. Ер нь ихэнх дуу гэж хэн зохиодог байсан? Хамтлагийн ихэнх дуу би өөрөө зохиосон. Тий, эхний бас хэдэн дуунууд дээр бол бас манай Отгогийн дуунууд байдаг. Отгон баяр. Тэгэл ер нь их л тэгэл нэг хамтлаг бол өөрөө тэр чигээр нөгөө юу гэдэг зөвлөл гэдэг шиг нэг тийм баг байсан. Тэр нь юу гэвэл одоо дүүнэр гэл замлан зулаа гэл нөгөө дүүл байж байгаа бид нар л ах нарыг өөрсдөө нэрлэлсэн. Гэхдээ бид нар нэг коллег шиг ингээл ярьдаг байсан дуун дээр. За энэ аяын нэг юм байна. За энэ найраа хөдөөний айж өгөөч гэдэг юм. Энэ найраа аян гоё байна. За энийг нэг яг энэ хэсгийг ингэж янзлаа гэл аюу тийм коллегтэй тэрүүгээр ингэж орж их ярьдаг. Дууныхаа өгөгчс манай дууны их үгийг ерөөс 80% замлан зохиосон байдаг. Тийм жаргал сайхан гоо хөвгт. Тэгэхээр тэр ч утгаараа бид нар нэлээд хоорондоо ярилцсан ч дандаа тэгэж одоо жишээл нэг 10 дуу зохиод гэх юм уу та тэрнээс нэг 2-ыг ч юм уу 3-ыг ч юм уу бичүүлээ гэж ярьждаг ч нэлээд шүмжтэй явдаг гэсэн. Тэнд тэгээд анхны бичлэг бол тэр. Тэгтээ тэр үед чинь тэнд бичлэг дуу бичлэгийн тийм студ байгаагүй. Эрдэнэтэд яг нэг гог маш сайн хөгжим авсан юм. Тэр ч одоо нэг 80-аад оны сүүлөрлөө тэр 90-аад оны тий ихэрчлээ Ямаха хөгжим одоо энэ Хотон Билггүй байхдаа
Манай өргөөгийнхөө очоод одоо маш сайн хөгжимчид тэн дээр бас бий болж бас электрон хөгжмөөр тэндээс бас цоор одоо монголчууд сурах бас бааз нас байх гэж би боддог. Дараад нь Улаанбаатарт ингээл хөгжмөжтэй байж хат янз бүрийн бичлэгэнд орохдоо Эрдэнэтийн Ямаха микрофонууд хаасаа хүлээждэг гэсэн тий. Урлан анхных нөгөө нэг 8 замын декүүд мөртлийн тэнд. Тэгэхээр тэр бол нэлээд том тийм Монголд агцулсан баг. Тасками анхны 8 замын декийг би тэнд л харж байсан. Тэгээд тэн дээр бид нар Горняк гэх соёлын урхашин соёлын ордон дээр бид тэр 8 замын үнэтэн дээр анхны бичлэгүүдийг хийдэг байсан. Тэнд л мэдээж мэрэгжлийн хүн байгааг болохоор бид нар ингээл өөрсдөө техникчтэйгээ сууж байгаа. Өөрсдөө янз бүрээр үзэл бичээл ингээл фантазлал бичдэг байсан. Энэ дээрээ л болохоор нэргүүгээд нэг 600 студийн таа мэдж байгаа. Нэргүү ах дээр бол бид нар өстө анхныхаа бүх тоонуудыг нь бичсэн дээ. Би бол яг санаа та нарын яг анхны хит болж исэн доо бол чих урамж. Тэ. Энэ нь сакт уу шүү. Гэхдээ энэ дээр бас бүжиглээд бас тий энэ дуу бол ерөөс хит тулсан шүү дээ. 90-ад он яг бас л тий. Тэгээ чи оромч бол бидний анхны нэрийн хуц гэж хэлж болно л доо. Чи оромжлолоо бид нар энд орж иж бичүүлчихэд нэг тийм түүхтэй нөгөө урлан хальс чинь том шүү дээ та мэдээж. Үүрэгч бол үүрэгчэндээ өөрчдөг. Тэгээд нөгөө жижигхэн кассетэн дээр нөгөө металтай хальс гэж яддаг. Хромтой хальс, металтай хальс гэхлээр хэдэн мянган уншуулсан сумдаг. Сумдаггүйгээс гадна бас хямдхан хальсад нь болохоор сунаад гэдэг хоолой бүдүүлж өгдөрөө те ихчдэг. Тэгээд тэр зовлонтойс болохоор металтай нэг 2 3 хальс хоромтой хальс олчих. Тэн дээр нөгөө нэг урлаанаасаа буулгах ч юм уу та бид нар нэг ийм жижигхэн одоо дээр нөгөө яриага 8-ачдын нөгөө нэг ийм жижигхэн зөв байдаг шүү дээ мөнгө байдаг. Тэр нь ингээд хийсэн. Тэрэндээ бас хамтлагийнхаа банкыг хийсэн. Ингээд аюу явдаг байх. Хөрөө ороод ирсэн юм те. Тэгээд хөрөө тэгж яжаад хороолт салмандр гэдэг яг өргөөгийн тэнд дэлгүүр байдаг гэсэн. Тэрний тэнд доо божигж баах юм ярьж байгаа. Нөгөө гой мөрөөдлүүд American Dream гэдэг шиг нөгөө гой new kids болчихсон ярьж байгаа. Мартаад явцсан юм байна. Тэгээд тэр маань бид нар Эрдэнэтэд яг бүжигийн бэлтгэмжлэгийг хийгээд нэг ороод ирсэн чинь ардын эрхийн хийд брадад нэг хоёрт орж марцсан тий. Тэгээд нэр нь жоохон өөр болсон. Гэхдээ сүнс амтлаг гэдэг чинь нөгөө нэг хальсан дээр бид нар сүнсгээ бичсэн байгаа байхгүй. Тэгээд арай өөр чи доосон гэлөө нэг өөр дууны нэрээр явж ирсэн. Тэгээд бид нар ирээд ард ирэх нь наа чинь чи хоромж гэдэг дуу гэдэг. Ялалтад нэг айгуу том киоск гэдэг байсан та санаж байна уу? Ялалтын үүдэнд ингээ хөгжим тавьчихсан. Бас нэг одоо тухайн юм бол хөгжмийг хөгжүүлжсэн анхдагчдад л нэг байна. Динжи мянга ялалт. Мэдээж боржин гэж сүлд нь гарчсан тий. Хөгжмийн яг такт гэдэг хальс оригинал хальс зардаг. Тэгэл тэнд очичоод бид нар ингээл өөрсдөө мэдээж хүн танихгүй чинь өөрсдөө дууг сонсч болж байгаа хөөхтэй өнгөрөөл. Тэгэл хүмүүс сонсч уусаа ямар амтлаг ингээд бид нар өнгөрөөл наа. Хариулах гал тий. Өөрсдөө очиж бас баймд асуугаас нөгөө ахаас энэ ямар амтлаг энэ ямар хөө гэсэн чинь өөр энэ хальсан зөв хөргөн зарагдаж байгаа шүү дээ. Бид баярлалаа наа. Тийм л үе байлаа да. Та нартай бол бас нэг хүний ярихгүй болохгүй. Та нар хүн бүтээлэг бол аюу сайхан өөрийн талаас ач дэмжиж ажиллаж байсан баг гамбаа гэдэг. Одоо манай анхны дэтэм амтлаг юм яг нь клавш байсан. Залуу л да. Энэ бол та бүгдийн одоо бүх хөгжмийн нариулгыг хийсэн гэж би сонссон. Гэхдээ яг хийж яхад наажууд байгаа юм. Тэ. Гамбаахын талаар бол ярихгүй байхгүй. Бид сүүлд 20 жилийн өмнө 11 онд хийсэн. Тэн дээр жисэн гамбаахын их нэрийг хүүхдтэй Мишка Тэмшэлтэй дуудаад ягч дуудаад бид нараас үгтэл үзүүлсэн. Урлагт нэг түүчээ болсон ийм сайн хүмүүс бас их байдаг. Бидний яг нэг сайн хүмүүсээ дөрүлээ алдчихдаг гэдэг яриа байдаг л да. Тэгээ тэнд бол нэг хамсахтай гол нь биш. Тэр хүмүүс байхдаа юу хийсэн бэ гэдэг нь гол нь. Гамбаах маань бол одоо жишээлбэл юу гэдэг юм дээр сонор студид дээр бидний яг одоо 16 дуутай анхны цомог орж байхад тал дуугийн гамбаах хийжсэн. Тэгэхэд 3 хоног дотор электрон хөгжмийг сурч яасан компьютерийг огт мэдэхгүй юм байж коридор л юм хийдэг юм байсан шүү дээ. Тэрний тийм хамгийн сүүлийн тритон дээр л юм хийжсэн үн чинь шууд ороод сурч яасан. Тэгэхээр гайхамшигтай тийм авьяас тийм одоо юу гэдэг юм бэ техник сэтгэлгээ сайтай, дээрэс нь регистрийн сонголт сайтай, гармон маш сайтай. Тэгэхээр тэтмийн гамбаач өөрийгт аруулхан бидний юм хийж чад анхлаа Чингис хаанд хамтлагт байж байгаа бид танилцаад. Эхлээд манай анхны хэдэн аржокуудыг Монгол гамбаах хийжсэн. Чингис хааны хоёр гамбаатар ахт хийж ялээ. Тэгээд анхны гамбаатар ах маань хийгээд дараад нь гамбаах маань ингээд
бас нэг жоон арай орчин үе тал руу ороод арай шинэлэг юм хийж байгаа хэсгийн болохоор гамбаах ингээд бид нар горийн гамбаа гэж нэрлэдэг шүү дээ. Тийм горийн гамбаа гэхэл манай урлагийн хаант үнэхээр аяастай царайлагч гэж мундаг манайхт бол бүсгүүчүүд бол өгдөг байсан. Тэгээд ахаараа бол бахархаж явдаг. Сургууль ер нь хөгжмийн талын боловсрал яаж? Би 2 дугаар ангиас л нэг эхлээ хийлийн дууланд явжгаад 5 дугаар ангиас Эрдэнэтийн хөгжмийн анги гэж одоо хөгжим бүжгийн харьяач гэдэг юм уу да. Хөгжмийн оройн сургууль хөгжмийн анги гэж нээгдсэн. Тэрнэлээ Шиванжил багш гэж анхлаад Эрдэнэтэд нээгээд энэ багш нар маш их зүтгэлтэй үнэхээр тэнд хүмүүс бас ойлгох. Гэхдээ Эрдэнэтэд бол хөгжмийн нөлөө хөгжим маш их тийм юу илүү соёлтой арт түмж гэдэг юм уу да. Тухайд бол намайг жоохон бахад Эрдэнэт чинь 60% орсууд байлаа шүү дээ. Орсууд бол ингээл агсан бүтэн салгаар пикник гээл ойроо гарч явна маш соёлтой илүү хөдөж явсан юм аяхгүй. Гэхдээ маш гоё хөдөж явна, маш гоё наргиц ингээд дуулж баярлж юмдаг. Тийм хөгжим маш гоё тоглоно. Хөлдөр уур тоглохгүй айлд нэг хүүхэд байхгүй 2 3 хүүхэнд хөлдөр уур тоглоно. Тэр ч утгаараа бид нар тэр хөгжмийн нөлөөтэй бас ард түмэн донд байгаад тэнд хөгжмийн анги байгуулагдсан. Тэгээд тэр хөгжмийн ангид бол би анхандаа саксофон хөгжмийн ангид Шиванжил багшийн шав болж орж ирсэн. Лим хөгжмөр солиод хөгжим бүжиг саксофон хөгжим тагшаа найрлал хөгжим байдаг шүү дээ. Хөгжим бүжиг рүү орохын чинь юу лим хөгжим гэдэг би чинь лим хөгжмөр солиод хоёр өөрш нэг нь зуулттай нөгөөд ингэж ингээд жоохон хэцүү юм ингээд солиод чийгээд гэхдээ ах ингээд хичээсний үр дүнд лимбэ нэлээд сайн сураад би 3 дахь хүртлээ хөгжим бүжиг сурсан. Тийм жолон багшаасаа бол мэрэгжлийнхаа диплом гардаж аваад тийм Эрдэнэ маам захирал байсан. Тэгэхэд одоо манай нарын хүү багш маань хичээл эхлэж байсан. Арко хөгж турбаны юу? Тий. Тэгээд ингээд бид нар чинь бас дотор байрны оюутан байсан. Дотор байрны нэлээд бужигндаг байлаа. Одоо саяхан 96-ны манай төгсөлтийнхэн өөрсдөө групп байдаг. Тэрнээ намайг оруулсан. Тэгээд бид нар нэлээд хөгжилтэй тэр үеийн юмнууд яг би дотор байрныхантай нэлээд ойр байсан. Ер нь дотор байрныхан бол бас юм их авьяастай хүмүүс бидэн шүү дээ. Ягаад гэвэл дотор байр чинь бүх юм бэлэн байж байгаа юм чи. Тий. Ерөөсөө өглөө шалгалтын өмнөх нэг 2-7 хоногт гэхдээ хөгжим бүжиг гэдэг сургууль бол би бас ингэж боддог. Амьдралд хөгжим сурахаас гадна хүмүүст одоо би 50 багшийн шавьл та. Тэгээд баг залгасан, их баг хугацаанд залгасан. Дараа нь Ганбат гэдэг 4 курсээс надад дадлага заажсэн. Тэгээд энэ хөгжим бүжиг бол төвчээрээ уурхай юм бол гэж би боддог. Би намайг жоохон багт л одоо юу багш нар оркестрт за чи лимп болвол ингээл дээлнийхаа юунд бүсэнд лимбэ чинь чи заавал Йочингийн 50-өрийг ятгын сандлыг барьж харах хэрэгтэй. Чи энэ бэлтгэх хэрэгтэй. Тэгээд чи ерөөсөө энэ тэгтээ бүгсээ харуулж явахгүй махгүй гээл тэгэл тэр чи ямар нэг үгээр хилдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй хөгжим бүжигээс харсан зүгээр яа одоо урлагт явж байгаа хүмүүс бол үгийн хатууг бол бичнээсээ сонсоод тэрийг давах тийм төвчээр зөрөгтэй байдаг гэж би бас ойлгодог. За юм байла. Тэгээд хөгжим бүжигийн дунд сургууль чи Сүйс юу тэгээд миний сургууль гэвэл хөгжим бүжиг тэгээд лимб би хөгжимч хуульч гэж явж байгаа л да. 2003 онд би хуульчаар олон сэрх зүй бид өгсөн. Тэгэхээр хөгжимч хуульч гэж одоо явдаг. Тийм. Уитни Хьюстны хэлсэн нэг үг байд юм байна л да. Дуучин болон ер нь уран бүтээлч ямар ч хүн хажуугаараа бас сайн хуульч байх хэрэгтэй гэж хэлсэн байт юм байна л да. Тэгээ би тэрийг бас бодоодах нь бас хажуугаар хуулийн чиглэлээр сурж яахгүй яадаа гэсэн харамсал. Хаяа зарим нэг юм дээр гарч ирдэг. Миний хуульч болох бас шалтгаантай л да. Юу гэвэл 94 онд миний аав тэнгэр айлсан. Тэгээд аа маань бол насаараа хуульч. Хуулийн дунд сургуулиас тэгэл хойно Ленинградад хуулийн сургууль төгсөөл хуульч явсан. Эрдэнэтийн сум дундын шүүхийн дарга буюу одоо шүүгч, ерхий шүүгч хийж ирсэн. Тэгээд манай ээж бол насаараа бас боловсролын явуулчихсан. Одоо агны хамтлан гарсан. Шимаа гэж юм гэдэг миний аав юм бич гэдэг одоо ховдын дээр харьяат. Ээж маань л өөр амгай. Тэгээд аа маань л амьд авах гэхдээ намайг хуульчлах гэж хүсэжсэн. Том байна яг өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх гэж. Тэр бол бас буруу биш байсан болов гэж би боддгийг. Тэгээд амьдралд яах вэ гэдэг. Тэгээд надад би ч жоохон сахилахгүй өрөмний өчгөл хөхт байлаа л да. Ер нь банд нар тийм л байдаг. Тэгэл жоохон өсгөөт чинь хаяа нэг зодон зохион хийчин ч юм уу эсвэл нэг ингээ сургуулиар дуудагдана. Тэгэхээр аа надад нэг ийм том авц тэрэг уншуулдаг байсан. Ингээд би тэрнээс ойлгох гэдэг чинь ингээд задлан мадлан ингээд аягүй олон юм байгаа шүү дээ. Мөн шил дотор моогоо орж бөөлчихөр ч юм аа. Чи ингээд сахилахгүй таатай хүн хизээч хүнийг хохироо гомдоо гэж гомдоод юм аа. Зүгээр нэг найз сайн найзгаа ингэчингүүд цаашаа очоод ингэсэн байт юм аа. Миний хөө ийм болохоор санаатай юм гэж байдаг юм аа. Ерөөс нь 80%
санаагүй юм аа, санамсаргүй дандаа болгоомжгүйгээс юм хэтрүүлснээс хэтрүүлэн арих тархаас хэрэгснээс юм айлва нэг юм гомдол бухимдал нь хэтрүүлснээс өөрийгөө хянах чадваргүй болсноос байд юм энэ хүн энийг уншгээд. Тэгээд тэд нар бол одоо надад бас хэрэг болт юм бол гоолийн үгсээр би ажиллахад төхөн байх ч юм уу эсвэл маань бас яг ингэж амьдрах үзэгт намайг хулж болох гэсэн байна. Би бол зөрсөөр хөгжим бүжигт нэгдүгээр эхний оноогоор ингээ орж исэн. Тэгээд би яг хөгжим бүжиг гэдэг урлагтай утгалдаж яваад нилээ ингээд бас нэг өөрхөн тодорхой хэмжээнд юм үзээд гэдэг юм уу тий. Тэгээд сүүлдээ зах зээл нийгэм рүүч одоо 90-ад оны дундаас хойш бол нилээ 90-ад оны ихээр бол сайн орохгүйсэн шүү дээ. Бидний тийм тоглолт хийж байгаа хүртэл цензурддаг л байсан байна. 95 онд бид нар үйлдвэрчийн анхны тоглолтыг хийх гэж хахад үйлдвэрчний дарга биднийг дуудаал энэ хуцаа бол тэр хуцаа бол ингэж үсэж чинь та нар тэгж яа гэж 95 онд тэгж ярьж байсан үе байхгүй. Тэр бол зах зээл яг жинхэнэ утгаараа нэг 90-ад оны тэр дунд үеэс хойш орсон гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэр үеэс бид нар ч яг зах зээлийн шуургууд нэг хамтлаг доожж бас нэрвэгдсэн. Нөгөө нэг гоё үнэтэй дуулдаг байлаа. Нөгөө жижиг хамтлагууд гарч ингүүт маш бага үнээр бидний дуулдаг үнний 10% бид нар ч бас байр суурь ингээл тэгээд бид нар заа мэрэгчлээ хөөг бол манай хамтлагийн ч гэсэн ингээл тоорондоо яриаггүй ч гэсэн гэр бүлтэй мэдээж хүмүүс зөвлөж байгаа. Цаашаа ингээд зам замаа бас хөөх тийм шалтгаанч бас тэр зах зээл болсон. Дээрээс нь би тэр үед бол за аваа гайлсуу үгэнд бас орж одоо хуулч болёо гэж бодож ээжтэйгээ зүйлс нөөцнөр хуулч болсон шүү. Тэгээ энэ маань бол одоо урлагтаа бас нэг хэрэгтэй дуурал дуурчдаг. Бас хэрэгтэй юм хэрэгцүүж байх ёстой гэдэг үүднээсээ бол би одоо сүүлийн нэг 5-6 жилийнхаа амьдралыг бас тодорхой хэмжээний цаг зав урлагийнхнаа энэ зохиогч ирэх оюуны өмчтэй холбоотой асуудлыг бол нэлээд шаргуу орж байна л да. За тийм ээ тийм. Ер нь бол яг урлаг дотроосоо чи ингэж өөрөө төрж гарсан юм болохоор зовлон жаргал бүгдийн мэд. Бой хамтлаг гэдэг бол 4-4 үний зан арын шиг нийлүүл гэж. Лавгүй бол хамтлагийн ахлагч байсан байна. Энэ талаар нэг ярьж өгч энэ зөрчлийг яаж эвлэрүүлдэг байсан бэ? Ер нь яах вэ? Би ингэж зөрчилдөө. Одоо ингээд нөө олон жилийн хаан ч гэдэг юм уу? Яах вэ? Миний бас нэг буруу ах шүү. Эхлээд яг отгоо маань ахлагч байж байгаа би дараад нь ялч ингээл уран сайхан байхнаа хариуцдаг байсан. Урлагаа одоо уран бүтээл хариуцдаг байж байгаа ахлагч болсон. Тэгээд яг миний алдаа бол бас бүгднгийн яг үнэхээр фэнүүд нь өссөн хэмжээнд манай хамтлагийн бас өсчихсэн хэмжээнд би барьж чадаа гэж магадгүй. Зарим дээр төвчээр алдарсан баг. Үнэхээр бас хэцүү яг таны хэлж байгаа үнэн багхгүй. Яг бол дөрвөн өөр хүн ялангуяа нас биеийн төрн за бид нар чинь яг анхандаа ингээд төрүүлийн хамтлагийнхаа зорилгоо ингээ харцсан. Бидний ч мөнгө бодохгүйсэн шүү дээ. Та мэдчихсэн шүү дээ. Мөнгө олохоор бас дээрээс нэг хөөрөлд гэж юм байна. Зүгээр л ниссэн байсан баг. Яг үнэ. Позицийн явжсэн. Гэхдээ тэр нь гоё л тэр хооронд маш гоё бүтээлүүд хийсэн байдаг. А тэгээ хаана ухаа мэдэхгүй явж байтал тэнд нэг найзхантай бол, нэнд нэг найзхантай бол. За гэр бүл нэг өөр юм ярьж эхлэн тий. Хүн болгон ч өөр шүү дээ. Өссөн юм. Гэхдээ хаарцсангүй бид нар бас нэлийн коллективтай байсан. А тэр ч утгаараа их коллективтэй байх тусмаа их нэгнээс гомдох сэтгэх гарч ирдэг. Ягаад гэвэл нөгөө юм чинь харьцангуй. Хэдэрхийн нөгөө нэгнийхээ үр дүрүү гэдэг юм уу нэгнийхээ бүр ингээд бүх юмыг мэддэг хүмүүс чинь нэгэндээ гомдохлоороо туйлдаа хүртэл гомдно. Нэг эргэж харахгүй болно. За тэгээд энэ болгон. А тэгээд миний хувьд бол одоо тань шиг насны зөрүүтэй ах биш байсан болохоор яг дунд нь байсан болохоор өөрөө алдаа гаргана шүү дээ би чинь. Тэг юм. Тэгээд яг цуг байгаа юм чинь нэг алдаа гаргах чинь. Тэгэхээр яг факт дээр нөгөө асуудал айгүй хэцүү. Болжгүй би алдаа гарахгүй айгүй хичээдэг гэсэн. Ялангуяа отгоо битэрийн хамтлагаа барьдаг байсан. Айгүй тактик ярина, стратеги ярина тий. За одоогоор бол за ингэ шүү гэл. Тантай хүртэл гамбаах манай менежер байсан шүү дээ отгоогийн. Тантай хүртэл үнэ яриад за харсны нэгтөө бид нар юм бол за бид нар нийлээд ийм үн барина шүү. Одоо тэр хамтлагууд бол тэгжил байг гэл нэ. Энэ бол тухайн үед ярих юм бол менежментийн бодлого болохгүй да. Тэгээ бид нар болохоор ингээл тактик санаа манаа гэж ярьдаг. Тийм. Мэргэжлийн хэлээр бол энэ чинь менежментийн бодлого. Яг нөгөө нэг рейтингээ барих, ранга барьж авах тийм нэг бодлого яваад байгаа. А тэгээ яг хуу үнэхээр би дотор нь байсан болохоор алдаа гараад ингээл бид нар яг л хүн болсон ингээл явдаг байсан. Гэтэ одоо үргэлж бодлохоор бүхэл юм аюу гай гээгээл санагддаг л да. Муухай юм гэж байгаа. Ягаад гэвэл яг л тэр нөгөө хүүхэд насны залуу нөгөө жоохон явсны юмнууд эмоцод байгаа. Одоо бодлоо санаа байхгүй. Тийм гомдож байгаа юм чи байсан. Тийм нэг таниад байгаа юм чи байсан тийм. Гэхдээ яг л хэмээр байд юм билээ хүмүүс. 11 онд бид нар яг эргэж уулзаад отгоогоос яхан бусд нь бид нар уулзсан л та. Тэгээд тоглолтоо хийсэн.
Тэгсэн яг л хэвээрээ байт юм лээ. Хүн ерөөс нь өөрчлөлтлөө гэж бодсон чинь ерөнхийдөө нэг агуулга гэж юм дотор хүний мөн чанар нь байгаад идэм билээ. Гаднах юмнууд нь өөрчлөгддөг юм лээ. Яг нь коррупшн ингээл нэг хүнтэй ярьж байгаа нэг ярианы юу ч юм уу хүний өгнөөс гаргаж ярьж байгаа юм тий. Эхлээд юу төрүүлж хүлээж авч байгаа нь өөр болчтой юм лээ. Тэгснээс яг доторх хүн нь бол лавгаа тэгж боддог хоорондоо нэг хайрцдаг юм чи би чи ингэсэн тэгж яхад ингэсэн штэ гээл. Яг дотор ороод тэгэхээр тэр нь бас их гоё. Ягаад гэвэл сүн самтлаг гэж ярихлаар бид нар одоо амьдрал дээр зулаач бид нар бүгд найз нар. Юу гоё үеийн залуучууд одоо л ах дүүхэ болцсон гоё найз нар хамтрагч нар. Яг нэг сүн самтлаг гэхлээр бас олондоо тий арай нэг өөр болч тий нэг яхах гэдэг байгаа чинь ахлаа нэг болж өгдөг. Тэгээ ялч уран бүтээл таа мэдэн тий. Студ ч хаан ч нэг л газар орвол ахлагч бол ахлагч байх. Хинжил явахгүй болдгоо. Тэгээд бас энэ ингээд хоорондоо айгүй авцалтаагүй тийм хоёр ертөнц суулзал дээр мэднэ гэдэг их асуу. Тэгээ одоо үнэхээр би бас боддөг юм аа. Нэгдээд явж чадж байгаа хамтлагууд дахиад тоглолтоо хийж байгаа хамтлагуудаар бас нэг талаа бахархдаг юм. Яагаад гэвэл бас мундаг байна. Хоёрдугаар заримдаа бас боддیں۔ Бүр явбал аягүй дооштой байна. Ялангуяа миний үеийн хамтлагууд мэдж байгаа тийм камертааж юм нас. Явахгүй бол бас түүнэртэй заримдаа зай тавьж өгөх мөрч юм шиг санагддаг үед би бол шуумжлаа. Өнөөдөр тэд уран бүтээлээ төр завсарласан хэдий ч уран бүтээлч зүрх нь уран бүтээлчдийнхээ төлөө цохилсоор л байна. Учир нь тусламжлагын ахлагч Лавг Сүрэн дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүнээр томилогдоод хэдэн жилийн нүрийг үзэж байгаа билээ. Анх Монголын хамтлаг дуучдын уран бүтээлийг үнэгүй ашиглаж байсан өөрийн телефоны компаниуд руу зоригтой довтлон Mobicom, Skytel, Unitel-с чамгүй мөнгө салгаж уран бүтээлчдийнхээ магнайг тэнээлгэж байсан цаг саяхан. Манай урлагт одоо үнэлэмж байхгүй болсон. Энийг би бүр хэлмээр аягүй их санагддаг. Тэгээд ялангуяа урлагийн тантай орж байгаа бүр хэлмээр байна. Үнэлэмж гэж юу яриад байгаа юм бэ гэвэл нэг дуу бүтэх гэж одоо яах вэ гэж хүмүүс нэг ингэж ярьдаг шүү дээ. Амд хөгжим гэд авуу. Мангараан дээр дуулж байгаа биш. Гэдэм юм ингээд нэг хүмүүс нэг юм юу гэдэг үүлэн дээр хөвсөн юм нэг ойлголттой болсон. Гэхдээ амд хөгжимч вэ? Фонограм дээр дуулж байгаа ч вэ? Фонограм дээр дуулна гэдэг маань өөрөө амд хоолоор дуулахыг хийдэг байгаа. Тэгснээс зүгээр фонограм тавиад тэрэн дээр нэг хоолой бичсэн бичлэгээ CD тавиад дуулж байгаа өөр тий. Энэ асуудлуудыг ойлгоод нэгт хоёр талаар тэр дуу яаж бүтдэг. Нэг дуу ерөөсөн фонограмгүй амд биш байсан ч яаж бүтдэг гэдэг хөдөлмөрийн үнэлэмжийг хүмүүс сайн ойлгуулмаар байгаа. Энэ манай урлагийнхан. Энэ олон хөгжмийн сувгууд энэ яагаад тэрийг ойлгуулахгүй байна. Ясын дээр хөгжмөр одоо өнөөдөр энэ үнэлэмжийг ойлгуулахгүй байгаа айгүй олон шалтгаануудын нэг нь бүх дэлхийн цажигдaltaй хөгжмийн сувгуудтай. Тэгсэн мөртлөө яг хөгжим гэж юу юм ингээд бүх юм шинжлэх ухааны үндэстэй ингээ аагаас нь явуулж судлах хэрэгтэй байхгүй. Ер нь энэ хөгжмийг хий хийсэн анхнаас нь электрон хөгжмийг хий хийсэн. За тэгвэл эдгээр ямар гавь явуулсан, ямар алдаа хийсэн. R&B-ийн юу юм, тэр юу юм те. Соло дуучид юу юм тийм. Ингээд шинжлэх ухааны улс уртай гэдэг юм уу мэдээлэл хүнд өгөөд тэр нь Монгол ямар хэмжээнд явж байгаа алгасан юм байна бидэрт. Одоо жишээл магадгүй бид нэг алгасаа төгссөн юмуд байна. Гэхдээ зарим нь алгасах гэж алдчихж байгаа юм байна. Юу гэвэл хитрхи электронцсон хөгжим бол бид нар эхлээд тэр түүхэн үеүүдийг дамжиж тэрэндээс анхнуудаа авч сургамнуудаа сурчиж дараагийн үе рүү одоо 21-р зуун руу орно болохоос шууд 20-р зууныг алгасаа 21-р зуун руу орно гэж байхгүй. Яг нь тэрийг хэдэн жил дотор туулах нь бол бидний өөрсдийн асуудал. Одоо хувь заяаны асуудал гэх юм уу тийм цаг хугацааны асуудал. Тэгэхээр манайхан бол хитрхи ингээд зарим нэгдэг шууд так гэдээ ороод байгаа шиг санагдаад байдаг. Зарим ингээд хөгжим продюсерч гэсэн ингээд юу гэдэг нь дууг шууд хуулж муулаад тэр бол хитрхи яарад хэрэггүй болох үедээ болно. Ялангуяа яарч хийсэн уран бүтээл ямар сонсогчгүй байдаг. Зөвхөн хүчээр л пиардаж мөнгө айдаг юм бол. Тэгэхээр уран бүтээлч нар ч гэсэн ямар юмд хөрөнгө оруулалт хийж байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Ингээ хоёр талтай. Зэрэгт л бас тэнэг биш. Одоо сонсогч нар тэнэг биш. Яг уран бүтээлд сайн дүгнэлт ихтэй хийдэг. Хийж байгаа энэ арын фронтод байгаа маш олон хүмүүс хөгжмийн зохиолч, яруу найрагч, дээрээс нь хөгжмийн продюсерууд, студиудаар амьлуулж байгаа аранжуурч тий. Пүүлтэн дээр сууж байгаа дууны найруулагч, дууны найруулагч, саунд инженерүүд эдний хөдөлмөрийг гаргаж ирдэг аягүй олон телевизүүдтэй байх хэрэгтэй. Би тэднийг магтгээд байгаа юм биш. Тэтгэрэнгүй нөө магтагдах хүмүүс хийсэн нөө бүтээлийнхээ тоо чанараас хамаарат гараад ирээ. Гол нь тэдний тэр бүтээлч хөдөлмөр юун дээр яаж хийгддэг гэдэг нь суйрлаж. Тийм. Тэгэхгүй бол одоо нэг ийм л юм болчиход байгаа байхгүй. Хамтлаг дуучид гэдэг юм уу? Ерөөсөө энэ нэг урлагийг үзсэх үзэнж нь нэг тийм явцуураад байгаа байхгүй. Сүүлийн үед ингээ хараад тахлаа. Яг цагтаа пop хөгжмөр хүмүүс амьдраагүй юм шиг одоо ч гэсэн амьдарч байгаа. Эрэлттэй юу эрэлттэй. Тэгэхдээ нэг ийм хуура түүхий 5 6 дуу гарснаар нь 50 дууг
500 дөнгө мяалж болохгүй. Тэг үүсэж ирээсээ болохгүй. Тэгэхээр төмөө олон сонсогчсон бодохдоо үнэхээр шидэвэр хүмүүс юм хийхдээ арай өөр хийдэг. Төвшин өөр байдаг, ран өөр байдаг гэдэг юм бас ойлгож хүлээж авах хэрэгтэй. А тэгэхгүй ингээд нэг киноны дуугаал ингээд өдөр 5 6 цацаал яалч хүн үрчээд байгаа юм л та. Тэр нь бол тэгэхээр тэрийг л их хүлээд аваад тэгэл энэ л бол үнэхээр лаг дуу гिचээд 5 сарын дараа нэг дуу алгуулгууд танаа рок pop сончлоо гэдэг ийм яриа байж болохгүй. Тийм pop хөгжим гэдэг пиарны хөгжим шүү дээ ерөөсөө. Тэгэхээр энэ хөгжим бол хизээч унахгүй. Хүн хайрлаад ирсэн зохиол манай тэгээд монголчууд ч өөрсдөө зүрхнийх нь хэмнэл маш тайван хэмнэлтэй болсоо BPM нь одоо хэд байдیں۔ Уртын дуу сонсдог болсоочод тэгэхээр BPM тэгэхээр чин pop дуу чинь ингээл 60 эдээ сэрийдээ хооронд R&B дуунууд байгаа. Тэгэхээр энэ хөгжим бол хизээч гандан буурах ёсгүй хөгжмөө дэлхийд даяараа сонсч байна. Бүр наоборот эсрэгээр нь ярих юм бол эргээд 90-ад оны аялгаутай Babyface ч юм уу те Walter Hafnаас David Foster-ийн аянууд эргээд модд орж штэ. Тэдний болсон тэр гол тематай туслах хаятай энэ гоё аялгаутай дуу хитрхи электронж бах үзлээ штэ. Дэлхий явахгүй гэдгийг ойлгоод одоо Bruno Mars ч юм уу ямар хаятай дуу болж байна те. Тэгэл нэг иймэрхүү л. Зөв штэ. Монголороо насаран амьдрах нутаг намайг дүүсэн ээжи номонд сурсан Оюуны өмчийг хэрхэн дээдлж байгаагаар нь тус улс орны хөгжлийн төвшин, иргэдийн оюуны боловсролын хэм хэмжээ мэдрэгддэг. Энэ үйлсэд бор зүрхээрээ зүтгэж яваа лавгсүрэн, тус төвийн удирдах зөвлөлийн гишүүн бүр, дууны урлагт мөр зэрэгцэн хүчин зүтгэж байгаа уран бүтээлч нөхдөө цээжээрээ хамгаалж явна. Бусдын эрх ашгийг хамгаалсан энэ оюунлаг сайхан үйлс нь улам дэлгэрэх болтугай. Юу байх ёстой вэ? Үзэгчдийн зүгээс яах ёстой вэ? Үзэгчдтэй дөнгө эрэлт байгаа. Үзэгчд төссөн үсэг үнэтэй ч өнгөө ч ингээд юмыг татаж аваад өөртөө хэрэгцээг хангаад байд юм байна. Дэлхийн ерөөсөө нийтээр. Бид нар болохоор яах гэдэг нэг үл та далах авахд талхыг анхлаад хөрөнгийн зуураад одоо юу гэдэг хатарлахын анхны хөрөнгийг хийсэн зохиогч одоо батантын ирэхээр гэдэг юм. Тэр хөрөнгөөс тэр гарч байгаа толгоноос фи авдаг ч юм эсвэл нэг удаа худалдах гэх юм байна л да. Бид нар ердөөсөө аюу амархан тийм юм яриад байгаа. За нөгөө талд нь болохоор үнэгүй ингээд нэг дуу мөн сонсгоод татаад байгаа. Яг нь ер нь бол эцсийн хэрэглэгч бол нэг л юм бодох хэрэгтэй. Би ингээд нэг нөхөр 50 бат гэдэг хүнд амар дуртай. Одоо би өөрөө 50 батхын фэн гэхэд 50 ахын би дууг би дуртай мөртлөө ингээд нет дээр яг хайгаад олдчих гээд байгаа байхгүй. Тэгээ тэрийг би өнгөө татахтаа болно ш. Үнтэй хайфагаас ч юм уу тэр үнтэй зарж байгаа газраас аль биесний хэрэгтэй газруудаас нь би авчвал би 50 ахт орлоо орлоо. Өрөнгө оруулалт хийж байна. Тэгээ өрөнгө оруулалт хийж байгаа. Бодтой би нэг тэрний фэн гэж энд халчглаараа ярих биш. Одоо энэ хэд чинь зовлонтой барьж аваад нэг фэн шүү. Челсидээ гаргал би чамайг ард чинь асаалтаа тангсан хүмүүс их байдаг. Тэрэндээ гоолноос зүгээр ширхгээр тэр бараагийн хөдөлтөж аваач. Талх авахтаа би гайхаад байдаг хүмүүс өөрсдөө би айлын гэрээс орж хизээч талхыг авахгүй. Ширээ дээр нэг хоолыг булаж идэхгүй байхгүй. Гэсэн мөртөө оюуны бүтээл болохоор айгүй хойрог хандаад байдаг. Юугаа зарах гэдэг юм. Наа дуулаад бүчнөө мөнгө олж байгаа тэгээд байгаа байхгүй. Дуулч юм мөнгө олоод байгаа өнөөдөр бас хэцүү шүү дээ. Өөрхийн урлагийн чинь менежмент одоо сүүлийн үед яг амьд хамтлагууд их сэргэж байгаа нь юуг үл яг зах зээлийн нэг юм байхгүй чинь. Юуг үл амьд хамтлагуудад маш олон амьд хамтлаг тоглодог клубүүд байна. Эдгээр чинь бас нэг 7 хоногт 2 3 удаа тоглохлоор генералынхаа мөнгөийг аваад бас тэрүүгээрээ цалигээ байрныхаа зээлийг төлж явах боломжтой. Боломжтой. Тийм тэрүүгээрээ банкнда баталгаа гаргаж юм. Тэгэхэд өөр бус дуржууд нь бас яаж ийм бол бас тэр бас таарах маах жишээ. Тэгэхээр энэ урлагийг хөгжүүлэх арга зам нь механизм нь өөрөө яг зах зээлийн зөв шударга системээр л явах хэрэгтэй гэж бодоод. Би нэг хүн дуу өглөө. Тэг маань тэ өглөө. Тэнгүүд энэ дуу тэр сайхан дуулсан. Би тэр амар сэтгэл хөдлөн. Би яагаад үлдээ амар гоё дуулсан. Тэнгүүд тэр зохиогч ирэх мэр хамаагүй ш надаа ёо. За ийм алаа ичлээ бүр бяцтэй. Энэ л надаа аз жаргал. Тэгсэн чинь ингээд чиний талаас ингээд яриад эхлэнгүүд гэр аваа энэ чинь зохиогч ийм юм аа ингэдэг тэгдэг гэдэг ер нь тэ ингэдэг гэж юу болоод байгаа юм би тэр гоё дуусан дуучтайгаа би мөнгө ярих уу. Тэрмэн бол ингээд энэ тентгийн аагийн очоод нөгөө дуугаараа бяцаавал авах. Аюу гоё дуулсан чи. Тэгээд өргөдөх газар нь чих олно тэгээд өөрхий
Энгүүд би тэрнээс мөнгө нэх аюу тэнийг асуудал болчихно гэхгүй. Хувь хүнийхээ чанарын хувьд чиний ярьж байгаа болохоор тэр хүн чанар чи хамаагүй. Мөнгө олж аваач. Яг чинийх болохоор нэг талдаа зүв байгаа байхгүй. Яг миний бол яа шүди. Йоо энэ яг л тийм хөлтэй биш гэмүүд жоо байж байгаа нөгөө талаас харангуй. Нөгөө тал нүрээ амир юм яриад ингээд энийг айгуу гоё олон хүчнээс хольчтой тайлбарлаж өгөөч. Ер нь би нэг 2 3 уралдаач хэлчихсэн. Найз нь дундаа хитрхийн ботны харьцаа гараад байна. Тийм орцсон. Гэхдээ ингэж болохгүй байхгүй. Нэг л юм байна л да. Таны ах та жишээлбэл за танаас урд үеийн ягаад ч юм бэ? Сэтгэл тооногшоо. За ингээл юу гэдгийг соёл эрдний маш олон номнууд байна. Эдгээр хүүхдүүд нь байгаа шүү дээ. Монголын зохиогч эрхийн хуулийн дээр нэг юм байдаг байхгүй. Өвлөختөө 50 жилийн хугацаатай өвлөх байхгүй. Хүн өнгөрчлөө. Тэрний ардалт 50 жилийн хугацаатай хүүхдүүд нь байгаа байхгүй. Гэр бүлд нь эрх нь байгаа. Тэгэхээр тэд нар хамгаалж болно. Нэгт. Хоёрт нь болохоор хүн өөрийнхөө төлөө гүйх шүү дээ. Дууч зах зээлд орчод шүү дээ. Гой дуугаар жишээлбэл спонсор олоод жил 100 сая төгрөг чинь хэдэн сая төгрөг чинь мэдэхгүй. Миний ой тоонд орохгүй тэгээ хаустай болоод шүү дээ. Амар жим болоод шүү дээ. Гэхдээ хөгжмийн зохиолч яагаад байгаа. Юм дээрээс хоёрхан юм байгаа байхгүй. Нүүхүү үлдэхүүгээл нэг л байгаа байхгүй юу. Яа тэгээд томчгоо тодорхой наач байгаа байхгүй тийм. Нүүхүү үлдэхүү л байхгүй тийм. Тэгэхгүй би ингээд гоё гигантэн царайлаад юу ч тийм ингээд нэг юм би зүгээр миний сэтгэл гоё. Би можиг шүү. Гэсэн мөртлөө карманда мөнгөгүй ч машин бензингөө бол үр хөхтөнд за тэдний хэмжээнд байг гэхэд хүссэн сургуультай явж чадахгүй бол энэ яг амьдрал мөн үү? Биш. Тэгээ аюу гоё дуулангууд ямар гоё дуугингүүтээ одоо гинт мөнгө яриад за миний дөө тэр хамгийн тэр бас хүн чанарын хувьд бас тэгэхээр та ангис таахгүй. Миний үеийн бүх хүмүүс тийм бодолтой байгаа. Сүүлийн үеийн биднээс цаашаагаа бол арай нэг за одоо шинэ 2 утас 2 1 дин донг тоглож ивэл за 100 цасаа авъя. Ямар найраа байхгүй, хүндлэл байхгүй. За юм. Гэхдээ яг тэр хүний нэг бодлын зөв. Нөгөө талаар миний хувьд болохоор би ах нартай тийм байгаагүй ш. Та миний дүүтэнд очиад нэг 2 дуу дуулаад өгчээр тэгөө. Очоод дуулаад өгнө. Хинэн ч бай дааш дондогч бай. Одоо энэ сараа бидний одооны хүүхдүүд бол яамд болсон. Тэднэр бол ингэж чадна. Тэд нар л энийг хөгжүүлэх юм байлээ. Ер нь бол. Одоо бидний дараа үеийн гэхдээ та нэг бодох хэрэгтэй. Юуг бол танд маш сайхан чинь би тань дээр л зүгээр яриач. Үзэгчд ч ойлгомжтой. Та тэтгэв маш гоё дуунууд байгаа. Би таны жишээлбэл ганцхан чамда хүн бурлахрогийн жамаар гэл тэгэл ажбоо тийм их богдын бараа гэл энэ таны дуунууд бол үнэхээр миний бидний үеийнхний бидний жоохон дэдлийн үеийнхний сэтгэл зүрхэнд хоногшсон одоо хүртэл байгаа. Тэгэхээр тэр дуу чинь танд бол чул алтай байхгүй юу? Ер нь зүгээр хэлэхэд. Тэгэхээр та тэрийг хүнд өгөх вэ гэдэг чинь таны эрх байхгүй. Зүгээр та ингэс л миний бодлоор 2 байгууллага байгаа. Хамтын удирдлага гэдэг байгаа шүү дээ. Хамтаараа удирдах та 1-2 удаа хурал дээр сул. Тэр байгууллагууд эрхээ шилжүүлж. Эрхээ гэдэг нь болохоор таны өмнөөс явж гэрээ их эрхүүдийг л өгчих хэрэгтэй байхгүй. Өгнө гэдэг нь юу гэвэл та дуугаа алдчихж байгаа юм биш. Та зөвхөн эдийн эрхээ төр хугацаагаар шилжүүлж байгаа. Тэр холбоо одоо 200 дагуу альва нэг асуудал ороогүй 200 дагуу ажиллаж байгаа тохиолдолд та тэр холбоонд гэрээг өгвөл дэлхийн нийтээр угаасаа тийм. Одоо дэлхийд дээр зөндөө жишээнүүд байдаг байхгүй. Юу гэдэг нь Beatles-ийн дууг хөөргөж жагаад Пол Маккартнаас Джексон чи нэг дуу хамтарч хийгэнгүүт ахаа гэж гүйсээр байгаад мангар хэмт авцсан шүү дээ. Тэгмүүдээ тэр дуугийн дараад нь одоо жишээлбэл тухайн үед мэдхгүй 6-7 мэдгүй хэдэн 100 мянган доллараар авсан байдаг байхгүй. Тэгмүүдээ тэрийн Sony Records нөө Beatles-ийн дуунуудын аюул олон эрхүүдийн тий авангуудаа Джексонээс авах гэсэн Джексон 50 сая гэж нэг үтсэн байгаа юм. 50 сая доллар. За тэгээд одоо Пол Маккартни юу гэж хэлж байгаа нь би одоо ингээд тоглолт хийхлээрээ Джексны гэр бүлтэй дийл хийдэг гэж байгаа юм. Джексын одоо хуульчтай би дийл хийдэг. Дийл хийх гэдэг нь би энэ дуугаа дуулмаар надад айдсан дээр гэд мөнгө төлдөг юм уу эсвэл одоо би тийм газар ч очиж дуулж өгч гэдэг юм. Иймэрхүү харьцаатай. Тэгэхээр энэ юу хэлээд байна те? Угаасаа энэ өсөөсөг ор дэлхий орцсон байхгүй. Энэ өөрөө энэ хамтын удирдлагын байгуулагч гэдэг юм оюуны өмчийг хүлээн зөвшөөрөөд хамтаараа удирдаад нэг юм байгуулах хэрэгтэй гэдэг санаа бол 1800 онд бүр Францд хийцэн байхгүй юу тий. Тэгэхээр ч 200 300 жилийн өмнө хийцэн юм бид нар одоо л ингээл ойлгохгүй л явж байгаа гэж бодлоо та. Тэгэхээр би чамайг ингээ харахад миний дүү арай л ганцаардаад байгаа юм болов уу?
гэж боддог байхгүй чи айгүй ганцаараа ингээд чамааг юу н ойлгож байгаа хүмүүс айгүй цөөхөн. Тэгээд хардаж сэрж байгаа улсууд нь айгүй их юм болов. Ийм зөв юм хийгээд явж байгаа. Гэхдээ мэдүүгээ ажил бол гэрэл хийгээд сайхан би тэ урлагийн биднийхээ төлөө ингэж явж байгаа. Сайхан цэвэр сайхан одоо бизнес юм да. Тийм. Бизнесээр биш юм аа. Бизнес биш л дээ. Эрхийг хамгаалах. Эрхийг л хамгаалах гад явж байгаа нэг зүтгэлтэй юм да хөрхий. Тэ? Ингэж л юу? Ингэж нэг миний ойлголтоор бол тийм л байгаа байхгүй. Тэгэхээр минь дүү бол одоо ингээд энэ ажлыгаа маш сайн амжилттай сайн хийгээд ахын ч гэсэн өөрийнхөө талаас болон бусад хөгжмийн зохиолчтойгоо бас дэмжилцээд тэ? Ер нь чамд ингээд жоохон доорн суур болж ингэж явъя. Хамтран чиний энэ зорж байгаа зүйл чинь бидний төлөө юм бэлээ. Тийм учраас бид нар бүгдээр уул руугаа авирах хэрэгтэй юм бэлээ цугаар. Чи ганцаараа дэше нэг хүнд ачаа миний надад үслэгдэж байгаа нэг тийм баг. Урд нь гарцсан тэгээд удирдах зөвлөлийн гишүүд гээд нэг хідэн хүмүүс байгаа. Тэднэр заяа тэр доор нэг хүнд ачаа дэше үүрэл дэше гарч байгаа юм шиг. Бүгдээрээ доороос ингүүл хов хүмүүсийн бүх юм ойлголцоо тий айгу зэгцтэй болоод хурдан зэгцтэй л болох юм тий нэг хэсгээ бодвол яг бизнесийн байгууллагууд нь ч гэсэн оюун эмчгээд ярьдаг болчлоо тий зохиогч хэрэгтэй холбоотойгоос асуудлуудыг ярилцаад ядаж зөвшөөрлийг авч явах хэрэгтэй гэдгээр энэ ч нэг олон улс нэгдээд орсон конвенцуудыг бэрн гэл конвенцууд маш олон конвенцууд байгаа. Тэнгүүд эднийг ойлгоод бас ингээд Монголд бас яг дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд ялангуяа гээд монголчуудаа дэмжих бодлого аягүй явж байгаа нэг сайшаалтай. За ингээд миний Twitter ярих юм маш бас тий дуусахгүй мэн үү? Яриад байх юм байна. Миний энэхүү нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж тий өөрийнхөө болон бас өөрийнхөө дуу бүтээгчдийн үндэсний төвөө юм байна. Одоо тий сайхан үйл ажиллагааны талаар товчхон бөгөөд тодорхой ярилцдаг өгсөн. Лавгада маш их баярлалаа. Чамд аз жаргал сайн мэдээ өгсөөр. Баярлалаа. Дахиад би хэлмээр санагдлаа. 50 ах намайг ингээд тоогоод ураад. Тэгэд би таныг хүндэлж аягүй сонсдог танаад бол би ихчдэг аягүй сонсдог гэсэн. Тэр үнтэйг өнөөдөр ярилцлагыг сууж яадаг бол миний хувьд нэр төрөө хэрэг. Дээрээс нь бас үзэж байгаа хүмүүст жоохон энэ юм чи ярьж жоохон чилээсэн бол уучлаарай. Гэхдээ урлаг гэдэг бол үнэтэй авах хэрэгтэй. Урлаг та хувь нэмрээ оруулал оригинал CD-г үнэтэй үнэлж зарж байгаа тэр хэлбэрүүдийг аваарай л гэж хэлмээр байна да. Дүүгийнхэн зүгээс бас 50 ахтайгаа уулзсан. Дээрээс нь бас нэвтрүүлэгт таны сайхан нэвтрүүлэг үздэг байна уу гэж. Дууны ч бол угаас олон фэн. Тийм ээ. Чингис Огч Жаргал сайхны цамлан гэдэг төсшгүй аялгау гэдэг ном хийсэн. Тий. Тэгээд энэ ном юу байдаг вэ гэвэл энд одоо Эрдэнэт бол би танд дээр хэлсэн их урлагсаг арт юм гэж. Тэгээд эндээс гарсан комоогоос өсвөлээд одоо сүүлд гарсан 3 бүдүүн хүртэл бүх уран бүтээлч манай томоо хүртэл. Тэгэл Март гэл ингээл Эрдэнэс гарсан одоо урлагийн сайчууд гэх юм уу урлагийн тодорхойлж авсан Жасгэгчийн улаан сарна гэл би ээж байж ах жишээтэй тий. Тэгээд эдгээр нөхдүүдийн түүхэн замлалын юм. Замлан гарсан. За баярлалаа. Бэлгийн дэд ном гэж монголчууд маань бэлэгддэг. Манай замлан маань би бас номонд бичүүлэх хувьтай байж. Тийм шүү дээ. Хувьтай байж нэрээ хажаас бичдэг хүн байна гэдэг чинь. Тэгээд Сүнс хамтлагийн 2 дахь цомог буюу Лавганд Мөги гэдэг энэ цомог маань 2005 онд гарсан. Max Music Records-оос мөнх цог битэрээ одоо хамтлагийнхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн цомог юм байна. Чадаа ядаа ийсэн бидний ая зохиож гэж байна. За баярлалаа. Тэгээд ахтай хайртай шүү. Тэгээд эрүүл их аз жаргал өсөй гэр бүлд нь өөр хүүхдэд нь баярлалаа. За